Анхаарлаа хандуулж байгаа баярлалаа үзэгчдээ. Хөтөлбөрөө бид зочны цаг ярилцлагын цагаар үргэлжлүүлж байна. Өнөөдрийн манай зочноор Спин Тамир спортын газрын дарга Шарав Жамц хүрэгдэн ирээд байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Амралтын өдрөд цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. Тэгэхээр бид өнөөдөр удахгүй өвлийн олимпиад оролцохоор тамирчид маань гарч явах шиг байна. Тэгэхээр яг энэтэй холбоотой бас шинэ мэдээллүүдийг өнөөдөр нийгэмд хүлээлт үүсгэж байгаа олон асуултууд нь би танаас хариулт үзэж байна. Тэгэхээр 2 дугаар сарын 9-нд эхлэх олимпиад маань дэлхийн 21 удирдлагууд оролцсон гэсэн мэдээ байсан. Манайхаас яг 3 тамирчнаас маань гадна өөр ямар оролцоод энэ хичнээн тооны хүмүүс энэ олимпиад оролцож байгаа юм бэ? За албаны хүмүүс байгаа. Мэдээж хэрэг холбоо доосон хүмүүс байгаа. Манай сайд оролцож байгаа. Нийт ерөнхийдөө нэг арга 30 орчим хүн оролцож байгаа. Өвлийн олимпиад. Цаны спортын 3 тамирчин маань гүйлтийн цаны төрлөөр оролцож байгаа тийм. Гүйлтийн цаны 10-15 км-ийн зайд оролцсон. Манай Ач Батрах, Отхон цэцэг хоёр. За хамгийн иргэдийн сонирхож байгаа асуулт бол тамирчдын маань хувцас хэрэглэл болж байгаа шиг байна. Эндээс болоод ер нь бас олон асуудал гарна. Тэгэхээр тамирчдын маань өмсөж байгаа энэ өвлийн олимпиад оролцохоор өмсөж байгаа энэ хувцас маань яг өвлийн олимпиад зориулж бэлтгэсэн хувцас мөн үү? Энэ хувцсанд яг хичнээн төгрөг зарцуулсан. 30-аад хүнд 300 сая төгрөгийн хувцас зарцуулсан гэсэн юм тоо байгаа даа. Яг энэний нарийн өчрийн тайлбарлаж өгөөч. Энэ шигшээ багийнхны хувцас юм уу? Эсвэл олимпиад оролцож байгаа тамирчдад зориулсан хувцас юм уу? За энэ талаар өчигдөр гів гэнтээр яг нэг ижлэх мэдээлэл 10-аад вебсайт зэрэг тавьсан мөлий. Тэр нь юу гэсэн бэхлээр 311 сая төгрөгөөр 30 өдрийн хувцас эдэглээ гэсэн ийм мэдээлэл зэрэг тавьсан байсан. Энэ бол яг зүгээр ажил хийж байгаа хүн сүмжлэг байна гэж юу ах вэ? Тэгэхээр ажил хийж байгаа нь үнэн юм байна. 311 сая төгрөгийн хувьд бол энэ нийт 280 манай байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчид тасгаж удагчтай. Тэгэхээр энэ хүмүүс зориулагдсан хувцас. Олимп Азийн тоглолтуудын хувцсыг манай олимпиороо гаргадаг. Харамсалтай нь энэ жил үнэхээр санхүүжилтийн хувьд хүнд байгаа манай олимпиороо. Тийм учраас энэ жил өвлийн олимпийн хувцсыг танах гаргаач гэдэг ийм санал тавьсан. Тийм учраас манай үндэсний шигшээ багийн тамирчдынхаа хувцсыг олимпиад өмсүүлэхээр шийдвэр гараад ингэж явж байгаа. Угтаа бол олимпиад оролцож байгаа тамирчидд маань цуцгалсан хувцас байхгүй байгаа юм байна шүү дээ. Яг зүгээр тий олимпиад оролцох учраас манай энэ шигшээ багийн хувцсыг дээрээс нь ганц нэг өвлийн гутал нэмэх юм уу те ийм маягаар өөрчлөө тэгээ олимпиад энэ хувцас авч явж байгаа гэж хэлж байна. Ер нь бол 280 хүнд хийгдсэн гэдэг нэг хүнд оролцохоор нэг сая гаруй төгрөгийн хувцас болж байгаа. Энд нь бүх common орж байгаа пүүзэн, тэр Жомо брендийн пүүз бэлтгэлийн хувцас, дээрээс нь гадуур кросснд гүөхтэй өмсдөг зузаан хувцас, күртэг, малгай, бэли, оролт, цүнх гэдэг ингээд ерөөсөө нэг бүтэн сетээр байхгүй. Харин үнийн хувьд бол ер нь манай үндэсний үйлдвэрлэгч нар маань үндэсний үйлдвэрлэлд дэмжсэн учраас эргээгээ талархсан сэтгэлээр өөрсдөө ямар ч ашиггүй хийж өгч байгаа. Материалын зардал. Материал тэгээд нөгөө хөдөлмөрийн хөсний зардлыг нэмж оруулаад ингээ ашиггүй хийж өгч байгаа. Би бол үндэснийхээ үйлдвэрлэгч нарт маш их баярлалаа гэдэг илэрхийлж байгаа. Цаашдаа ч гэсэн ер нь үндэсний үйлдвэрлэлд дэмжинэ гэсэн бодлого барьж ажиллаж байгаа. Одоо жишээ нь күртгийг бол хүмүүс нийтэн зузаан байна, бараан байна гэдэг нэлээд шүүмжилж байгаа шиг байна. Энэ чинь манай нийт тамирчид маань Монголынхаа энэ ширүүн цаг агаарт өвлжингөө өнчөө өмсөх хүрдэх байхгүй. Уртын хувьд бол ер нь би өөрөө тамирчин байсан, өвдөг, нуруу, бөөр дарахлаар их өвддөг. Тийм учраас эдэн тамирчдаа бодоод нэлээд урт. Тэгээд зузаан дулаахан хийгээрэй гэдэг шаардлага тавьж шийдвэрсэн юм байна. За тэгэхээр ерөөсө өвлийн олимпиад зориулсан биш энэ үндэсний шигшээ багийн хувцас гэдэг утгаараа яг нэг зүтгэж болох юм байна л да. Гэхдээ хэдий шигшээ багийн хувцас боловч өнгөний хувьд нь бас ягаад үнэхээр хэлээд байгаа шиг тэр сонголтууд нь бас байж болоогүй болоо гэдэг. Ер нь бол үндэсний шигшээ багийн хувцсыг нь одоо мэдээж их орны нэрийг дэлхийн дахинд авцанд гаргаж байгаа энэ тамирчдын бас нэг өнгө зүс интерьер дизайны тухай асуудал, хувцас загварын дизайны тухай асуудал ярихаар энийг ер нь яг ихэнх хаанаас яаж зохиосон бэ? Энэ урд нь манайхан чинь янз янзын аргаар үзэж ирсэн юм байлээ. Нэг дизайнеруу цуглуулад дизайн гаргуулсан янз янзын бүр ялхны мөчиг дизайнууд их гаргасан байлээ. Тэгээд тэрийг үйлдвэрлэгч нар бас ойж чаддгүй. Ийм асуудал гарч ирсэн. Түрүү чи Азийн тоглолтоор цайвар өнгийн хувцас хэлсэн. Цайвар өнгийн хувцас хийлээ гэж бөөн шүмжлүүлсэн бас. Хитрхи цагаан байна. Энд чинь цайвар байна. Өнгөн ямар ч өнгө хийсэн. Тэгэхээр ямар ч өнгө хийсэн тийм. Өртөн. Тэгэхээр би тэд яг юу гэж хийж байгаа болохоор Бин Тамир спортын газраас дизайны хийдэг компаниудтай яриад ер нь брэнд бүхтэй болоод авах гэж болж байгаа. Ямар өнгөтэй байх юм? Манай Монголын шигшээ баг. Тэгээ ямар юутай байх юм? Логотой байх юм.
Тэгээ энэ асуудал маань одоо эхэлсэн явж байгаа. Тэгээд тэр маань гараад ирэхээр харин жинхэнэ санал аваад тэгээд нэлээд цэгцэрэг тал руугаа орох байх гэж найдаж байна. За яг хувцсны тухайд юм олимпиад тамирчид маань өмсөх хувцсны тухайд яриул энэ. Харин гаргах амжилтын тухайд хэрэгсээр хувцс хэрэглэл гардуулж явах үед бас ярьж байсан л да. Нэг эхний 50 байрлуул нэг орох одоо зорилго тавьж гинэ гэд. Магадгүй альва тэмцээн оролдоод чинь тэм одоо медаль руу зүрдэг. Манайх ягаад 50 гэж хэлж гин гэдэг дээр бас асуудал ярих хэрэгтэй болно л да. Тийм өөрөөр хэлбэл бэлтгэл сургалтын асуудал. Монголд маань бэлтгэлийн одоо хийх нөхцөл боломж хавар байна. Өнөөдөр яг тамирчид маань яг хаана яаж бэлтгэл хийдэг вэ? Skysort эхний 50 гэдэг бол дэлхийд эхний 50 гэдэг бол бас яг одоогийн байгаа хөгжлийн төвшөнд бол нэлээд том амжилт юм байна. Энийг бас хүмүүсээс ойлгох хэрэгтэй. Эхний 100-д орно гэдэг бол баггүй амжилт л да. Эхний 50 руу орно гэдэг бол том амжилт юм байна. Явандаа энэ ахын дараач олимпиар эхний 20 тэрний дараач олимпиар медалийн төлөө гэж яригдаг бол. Тэгэхгүй гів гинтхэн гарч ирээд л медалийн төлөө үзнэ гэж хэцүүлдэг. Тэр тусмаа шалтгаалж байгаа хүчин зүйл нь болоод байгаа нөгөө бэлтгэлийн асуудалгаа учир байгаа гэж ойлгож байна. Манай туучин хандгаатад сайхан замтай байсан цааны. Одоо тэр зам нь байхгүй болсон. Томчууд хөвчилж аваад голоор нь тастаж хаяад ингээд байхгүй болсон. Харин цааны холбоо маань их сайн ажиллаж байгаа гэж би бодод байгаа. Ерөнхийлөгч жижигч жаргал, ерөнхий нарийн бичгийн дарга очир сүрэн. Энэ улсууд маш их сайн ажиллаж байгаа. Энд чинь аль болох бэлтгэл хийх боломж гаргаж хийж байгаа. Зарим үедээ гадаад руу явж бэлтгэл хийж байгаа. Тийм учраас одоо тамирчид маань одоо ингээд өвлийн олимп өнжүүлчихгүй эрхээ аваад ингээд явж байгаа нь бас их юу гэмдэ цаашаалтай хэрэгтэй. Яагаад бид энэ нэг одоо төрөө спин тамир спортын газраас тэ энэ харьяа юмнаас нэг зохицуулаад энэ бэлтгэл хийж газрыг шийдэж болохгүй байна вэ гэдэг дээр дийлэхгүй нь. Гэхдээ яг хүний хувийн газрыг буцааж дээрэмдэж явна гэдэг байж болохгүй асуудал. Тэгэхээр яг зүгээр өөр газар шинээр зам тавих гэдэг юм бол яригдчихэж байгаа. Тэ одоо хандгаат маань уул нь бэлтгэлийг хамгийн тохиромжтой, чиглэг сайтай тийм цас сайн ундаг уул нь ийм газар юм байна. Тэгээд яг газраа алдсан, ийм хүнд байдалд орсон. Тэгээд хүнд байдалд орчлоо гэж зүгээр суугаад байж болохгүй. Тэгэхээр шинэ гарцыг хайж байгаа. Манай цааны холбооныхан ч гэсэн шинэ гарц хайж байгаа. Шинэ зам нь хаана гэж төлөвлөж байна? Одоохондоо нэлээд хэдэн газар байгаа юм билээ. Гэхдээ яг тогтцсон газар бол байхгүй. Яг энэ ч хийнэ гэсэн. Зүгээр юу гэмдэ өдөр тутмын бэлтгэлийн хувьд гэх юм уу эсвэл олон нийтийг татахын хувьд болохоор манайх нодлон жилээс ахуулаад цааны холбоотой үндэсний цэцрэг төрөлн дээр бас нэг зам засдаг болсон. Тийм тэгээд ер нь цааны спортыг өвлийн цагт бас олон нийтээр хичээлүүлж, олон нийтийг татах, олон хүүхдэд хичээлүүлж, энэ олон тамирчинтай байж амжилт илүү гарна. Тийм зүйлийг бол давхар цааны холбоотойгоо хамтраад хийж байгаа. Манайд чи өвлийн ордон барих тухайн асуудал нэг яриад байсан. Өвлийн одоо олимпиад оролцох тамирчдын маань бэлтгэл сургалт хийх одоо хамгийн гол боломж энэ дээр барих боловч одоо таг байна л да. Энэ асуудлыг ямар төвшөнд явж байгаа вэ? Өвлийн ордны асуудал бол нэлээд олон жил яригдчихэж байгаа юм. Тэгээд сая өнгөрсөн 4 жилийн үед бол хандгаат руу явж шилжүүлсэн байдаг. Нийгмийн хамгааллын яам руу шилжүүлээд хандгаат руу шилжүүлсэн. Тэгээд нэлээд дөхөж очиод засаг солигдоод тэгээд энэ асуудал цалхинд хийсэн. Гэхдээ одоо байгаа маань засгийн газар бас засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт оруулсан байгаа өвлийн ордон байна гэдэг. Тэгэхээр зэрэг энийг одоо ишөө жоохон түлхэх зүгөөд ордтой болгоод өгөхгүй бол бас гацх магадлал байгаа. Хэрвээ 400 метрийн тойрогтой өвлийн мөсөн гулгууртай болчих юм бол манай одоо мөсөн дээр байдаг төрлүүд маань бүгд хөгжиж боломжтой. Нэгөр л 400 метрийн тишүүрийн юу төрөл дээрээс нэмээд шорт трек, керлинг, хоккей, бэнди гэдэг юм олон төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон төрлүүдэд дэмжих нэг арга нь буюу царийн ганц арга нь ер нь ордонтой л болох юм байна. Одоо маань чинь цаана биатлон тишүүр гэсэн 3 төрлөл яваад байна шүү дээ, тийм. Тэгэхээр энэ ордныг барилгах тухайд энэ ер нь зардал мөнгөний хувьд ер нь хичнээн төгрөг гэсэн юм багцаа байгаа юм. За тэр хуучин тейзүү юм хин гэсэн тийм одоо тодорхой юмнууд болсон юм байгаа юу? Хуучин тейзүү гарсан байт юм билээ. Гэхдээ одоо тэр бол ерөнхийдөө баг бүтгэрэг болсон. Тэгэхээр одоо дахиад шинээр л юм хийхгүй болохгүй болол байна л да. Тэр хуучин тейзүү хийхдээ 400 метрийн тойроггүй хийгээ хийцэн. Нөгөөр л зөвхөн богино хэмжээний мөсний юунууд төрлүүд маань хичээлж болохоор тийм хийгээ хийцэн. Хэдэн жилийн өмнө яригдчихсэн төсөлөхөр аргагүй л дээ одоо тийм жил болгоно л нэг юм өөрчлөгдөж яхад шинжлэгдэж яхад одоо тэр тухай яриул мэдээж бас нэлээд бутггүй зүйл болох байх. Тэгэхээр таны түрүү чи ярьжсэнээс үнэхээр
сөхөж ярихаас өөр аргагүй зүйл бол тий одоо хүүхэд залуучуудыг энэ төрлөөр энэ спортын төрлүүдээр одоо сонирхож хичээллүүлэх энэ чиглэл энэ сурталчилгаа ер нь хэр хийгдэж байна уу? Өнөөдөр энэ манайд одоо сургуулиуд төвширлсэн ч гэдэм үү спортын холбоотой төвширлсэн юм дугуулын секцүүд явж байгаа юу? Цааны тишүүрийн яг өвлийн спортоор болохоор маш цөөхөн болчиход байгаа юм. Харин тэгээд үү тий. Гэхдээ энийг ер нь хөгжүүлэх шаардлагатай. Би түрүү хэлсэн үндэсний цэцэрлэгүүдтэй яриад цанын зам бий болгосон гэдэг. Ерөнхийдөө бас тишүүрийн талаар бас энэ талаар ярилцмаар байгаа. Үндэсний цэцэрлэг төрөлөндөө болж өгвөл тэр сайхан том газар байна. Тишүүрийн холбооныхон өөрсдөө санаачлаг гаргаад сайхан газрын засаж байгаа тэнцээ сайхан том гулгуур нээчмээр байгаа. Ийм маягаар ингэж нэг нэгээр нь цааш нь дэмжиж явахгүй бол ерөнхийдөө болохгүй. Хичээлэх систем маань тоо цөөхөн болцсон. Одоо чинь канки гэхэд өнөөдөр Монголд хангалтгүй шүү дээ. Одоо гараад канки аваад унчих гэхэд байгаа газар юу байхгүй дээ. Яг ийм байдалтай байгаа учраас тэгэхээр энийг цааш тэр нь бодлогоор дэмжиж, өвлийн спортыг дэмжих тийм үйл ажиллагаануудыг бодлогоор дэмжиж явуулахгүй болохгүй болчихдог. Тэгээ ер нь 19 онд энэ чиглэлийн ажлуудыг хийнэ гэж төлөвлөж байж байгаа. Ямар ажлууд төлөвлөж байна? Жишээ нь одоо адагдаад хуучин бол ерөнхий боловсролын сургуулиуд дээр чи ингээд дугуулын секцүүд хичээлдэг л ш. Одоо л ихэвчлэн төлбөртэй энэ төр гэдээ байхгүй болчиход байгаа шүү гэн. Ерөнхийдөө тэ заал талбай ч одоо бага байгаа учраас сургуулиуд төшгөлсөн байхгүй болчиход. Тэгэхээр холбоо төшгөлсөн ч юм уу одоо яг нэг хичнээн тийм дугуулын секцүүд хичээлж байгаа юм байна. Байрлал байгууламж хэрэглэл материалын бэлдээд өгчүүл хүмүүс ер нь хичээлэх шинжтэй юм байна. Одоо нодлон жил бол жишээ нь үндэсний цэцэрлэг төрөлн дээр маш цөөхөн хүн очдог гэсэн бол энэ жил бол хангалттай их хэмжээгээр очдог болсон байна. Тэгэхээр зэрэг холбоотойгоо ярьж байгаад хоёр талаасаа нийлээд аль болох энэ барилга байгууламж буюу энэ замын энэ гулгуурын аль болох олноор бий болгоо. Дээрээс нь нэмээд тэр тоног төхөөрөмж хэрэглэл материалуудыг хаанаас олж ирдэг. Энэ тал дээр бас нэлээд бодож ултаа суртаа хөдөлж ингэж ажиллахгүй бол ерөнхийдөө болохгүй болчиход байна л да. Тэгэхээр энэ тал руугаа хамтарч илүү холбоодуудтай илүү хамтарч ажиллана гэсэн үг л да. Холбоод маань энэ чиглэлээр хамтын ажиллагаа хэр байна? Гайгүй манай би түрүү хэлсэн саны холбоо сайн ажиллаж байгаа, тишүүрийн холбооч гэсэн сайн ажиллаж байгаа. Гэхдээ бас дотроо мэдээ нэг жоохон хэл амтай байгаад байгаа. Манай холбоодууд ер нь жоохон хүнд байна шүү дээ. Зарим нэг холбоодууд тий. Дээрээс нэмээд манай хоккей холбооныхыг санаачлагтай ажиллаж байгаа. Манай бендигийнхэн сайн явж байна. Бенди гэдэг нь бас хоккейлдөө бөмбөгтэй хоккей гэдэг. Энэ төрлүүд маань бол одоохондоо ер нь холбоолууд нь бол нэлээд идэвхтэй үйл ажиллагаа сайхан хийгээ явж байгаа. Биднээстэйгээ хамтраад ажиллахад бол ер нь болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй л гэж бодож шүү дээ. Яг одоо спортын өвлийн спортын төрлөөр хичнээн холбоо болчих шүү. За тийшүүр. Олон би мэдхээс мэдхгүй төрлүүд их байна. Тэгэхээр магадгүй яг мэдээлэл байхгүй учраас тэрийг сонирхох, тэрийг дагах хичээллэх хүүхдүүд бас их ховор байд юм болов уу гэж. Наад зах нь одоо жишээ нь насаргалцахгүй хичээлж болох мөсний шагаа гэдэг манай сайхан үндэсний спорт байж байна. Тэгэхэд одоо мөсний шагаагаар хичээлж байгаа ганц секч байхгүй. 4 жилдээ нэг удаа үндэсний спорт их наадам болдог. Тэр нь энэ жил болох гэж байна. Одоо тэмцээн болох гэж байна. Тэгээд ингээ бодохоор зэрэг ерөнхийдөө хүмүүст хүргэж байгаа мэдээлэл маань нэлээд хомс байгаа шиг. Тэгэхээр энэ мэдээллийн тал дээр бас нэлээд одоо яг холбоодуудтайгаа л хамтарч ажиллана. Энэ дээр бол холбоодуудтайгаа хамтарч ажиллаад холбоодуудаа ишээ илүү их идэвхжүүлээд чадах хэмжээгээр дэмжих хэмдэрээ дэмжиж ингэж хамтарч ажиллаж үр дүн төрнө гэж бодож байна. Холбоод гэж ярихаар бас одоо таны өмнө нь харьяалагдчихсан салбарын тухайд асуухгүй өнгөрч болохгүй нэг асуудал үүсчлээ шүү дээ. Өчигдөрхэд одоо саксны дээдлийг нэлээд ээж ах шиг байна. Яг энтэй зэрэгцээ саксны холбоодын хооронд гарсан маргаантай холбоотой нэлээд бас эсэргүүцсэн гадаа боловсрол соёлын шинж ухааны яамны гадаас жагсаал хүртэл болоод амжих шиг боллоо. Тэгэхээр яг юу болоод байгаа юм бэ? Энэ хоёр холбооч нэг нэртэй нэг саксны одоо энэ спортыг төлөөлсөн хоёр холбоо яг юуны учир маргалдаад байгаа дээр тайлбар танаас. Өчтөр бол нь яг ингээд төрөл бүрийн сэтгүүлчдээс, төрөл бүрийн байгууллагуудаас дээрээс нь хүмүүсээс янз бүрийн асуултууд ирээд байгаа маш их хэмжээгээр. Тэгээд бүгдээрэнд нэг дор хариулт өгчийг өчтөр нээлтийн өмнө хэвлэлийн байгууллага зарласан. Цөөхөн сэтгүүлж ирсэн. Гэхдээ бас алигтай юм яриулж чадаагүй хажууд нэг хүн орж ирчээд ард зогсоод орилоод янз янзын юм эсэргүүцэл илэрхийлээд байгаа. Дээрээс нэмээ сүүлийн дайралтууд тэгээ сүүлдээ бүр сүүл рүүгээ гүтгэлэг болоод эхэлж байна л да. Тэгэхээр зэрэг юуг нь та гүтгэлэг гэж үзэж байна? Одоо жишээ нь ийм юм байгаамаа. Ер нь бол анх 2013 онд нэг байсан саксны бөмбөгийн холбоо, үндэсний саксны бөмбөгийн холбоо гэж дахиж нэг холбоо байгуулагдаад энэ бутрах үйл ажиллагаа эхэлсэн юм. Одоо бол ер нь саксны бөмбөгдөр бараг 20 холбоо байна. Хүмүүс бол 2 3 холбоо гэж хараад тах шиг байна. 20 холбоо. Сүүлдээ яасан бэ гэхээр зэрэг Монголын саксын бөмбөгийн холбоо гэдэг холбоог ихрлүүлээ хийцэн.
Юу вэ гэхээр зэрэг логог нь ашиглаж хуурамч хурлаагээ тамга тэмдэг гэрчлэхээ хурамчаар олгоод ингээд ихрлүүлээ хийцэн. Одоо тэгсэн нөгөөх нь шүүхтээр очиод тэр ихрлүүлсэн шинээр бий болсон холбоог нь авчиад дээд шүүхэнд дэмжээ хийцэн. Одоо ийм нэг юм эвгүй байдалд орчод байгаа. Энийг ер нь гарах ганцхан л гарцсан гэж би хараад байгаа. Юу гэхээр энэ спортыг улс төрчлүүлэлтээс холбоолох. Одоо жишээ нь юу вэ? Үндсийн сагсан бөмбөгийн холбоо гэдэг нэг холбоо гэж байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо гэдэг шүүхийн шийдвэр бариагүй гэдэг мөртлөө үндсэн сагсан бөмбөгийн холбооных нь ерөнхий нарийн бичгийн даргалгүй гэдэг. Нөгөө бичгийг барьчаад. Нөгөө Монголын сагсан бөмбөгийн холбоо гэдгээ цэвэрээл дам нар нь ерөөсөө нэг хөөцөлдөгчгүй ядагчгүй. Нөгөө нэг холбооных нь барьчаалгүй гэдэг. Бид нэр бишээ үндсэн сагсан бөмбөгийн холбоо ш. Монголын сагсан бөмбөгийн холбоо ингээд яваад байна л гэж гүгээд байдаг. Нэг иймэрхүү инээдтэй ч гэмээр юм уу, эмгэнэлтэй ч гэмээр юм уу. Одоо бол сүлдээ эмгэнэл болж байна л да. Ягаад гэвэл зэрэг спортын төв ордны заал өгсөн өгөөгүй асуудлыг Монгол улсын сайд руу очиж тавьдаг болж байна. Ерөнхий сайдын зургийг барьсан ч ихсэж ахч чийтэй. Энэ хаана хүнд яаж хандхаа бас мэдэхгүй. Манай дээр хандсан, манай дээр заал авъя гэсэн. Би тухайн үед нь хариуг нь өгсөн. Бичгээр өгсөн. Юу гэхээр заавалчгүй дээдлийг эхлэх цаг хугацаанд 1-р, 3-р, 5-р өдрийн үдээс хойш цагийг өгөөч гэсэн бичиг орж ирсэн. Тэгэхээр 5 сар хүртэл гэрээтэй байна. Энэ цагийг гэрээтэй учраас өгөх боломжгүй байна. Энэ гэрээ дуусны дараа 6 сараас ахвал танах чөлөөтэй авч болно гэдэг хариуг нь өгсөн. Тэгэхээр зэрэг эн чинь сүүлдээ одоо улс төржилт спорт руу ороод хитрхи хор хутгаад эхлэхээр зэрэг ингээд сүүлдээ бүр мухардалд орох тэгэл сүрх хэмжээнд очиод байна шүү дээ. Тэгэхээр энийг болцгоё. Нөхдүүдээ тэр спортыг улс төрд ашиглахаа болооч. Тэг эртгэн шиг болцгоо. Тэгэхгүй бол наадах чинь одоо цаашаа дамжраад бусад төрлүүд рүүгээ халдварлаж магадгүй болчиход байна гэж хэлмээр байна да. Тэгэхээр яг энэ салбарыг хамгийн сайн мэдэх хүний хувьд танаас асуухад өнөөдөр энэ холбоо хоёр холбооны чухам хин нь яг энэ сагсан бөмбөгийн холбоо хин нь яг жинхэнэ бэ? Хин нь энэ одоо спортыг төлөөлж ажиллах вэ гэдэг нь илүү чухал уу? Эсвэл сагсан спортыг төлөвлөх нь чухал илүү чухал байна уу? Энэ үйл ажиллагаанд өнөөдөр анхаарал хандуулах нь илүү чухал байна уу гэдэг дээр та ямар тайлбар? Эхнийх дээр нэг асуултаар хариулчих гэж бодож байна. Энэ холбоонуудын аль нь 56 жилийн төвтэй холбоо юм бэ? Аль нь Олимпийн орооны гишүүн, аль нь олон улсын холбооны гишүүн холбоо юм бэ гэдгийг харах юм бол аль нь зөв холбоо юм бэ гэдгийг харна. Хоёрдугаар хөгжүүлэлт Монголын сагсан бөмбөгийн холбоо гэдэг холбоо угаасаа 56 жил болж байгаа түүхтэй. Одоо ч гэсэн Олимпийн хороо олон улсын сагсан бөмбөгийн холбооны гишүүн ийм холбоо гэж байгаа. Тэгэхээр зэрэг дараачих нь хөгжүүлэх тухай асуудал дээр эн чинь нэгдэж нээлж ширээний ард сууж яж нэг чиглэлтэй болж яж хөгжил ярина өгөхөөс тал талдаа тарж гүйж батарж гүйчээд хөгжил ярина гэдэг хэцүү. Уул нь бол зөвхөн ерөнхийдөө нийт тамирчдын маань ур чадвар болно сүүлийн жилүүд нэмэгдээд байгаа харагдаад байна. Таан зорилго нэг байхгүй болохоор олон улсын тэмцээн уралдаанд орж чадахгүй. Нэг бүхэл бүтэн нэг үеийн төлөөлөл одоо ингээд олон улсын тэмцээнд оролцож чадахгүй болчих шүү дээ. Одоо 5 жил шүүхтцгээд шүү дээ. Тэгээ шүүх нь нэг шүүхийн энтэлт нь гарчдаг, нэг нь энтэлт нь гарчдаг. Тэгэхээр ингээд ээлжсээл яваад байдаг. Энэ маягаараа бол энэ шүүхтэлцээ, энэ бодлаан бол хэзээ ч дуусахгүй. Цаашаа үргэлжлээл байна. Тэгэхээр яах ёстой юм бэ гэхээр зэрэг уулын зүгээр энэ хүмүүс нэг ширээний ард суугаад хэн үнэн зөв юм, хэн буруу юм, аль эсвэл нийт сагсан бөмбөгчд маань нэг ширээний ард суугаад өөрсдөө шаардлага тавих хэрэгтэй юм байна. Ер нь та нар болцгоо. Дараагийн олимпиад одоо энэ боломжууд ер нь хэр нэгдэх бол эх жил дараагийн одоо өвлийн олимпиад бэлтгэх энэ бэлтгэл дээр ер нь тамирчид маань үнэхээр хангалттай байж чадгаа төр засгаас ер нь дэмжлэгийг ер нь спортын энэ төрөлд хангалттай дэмжлэг үзүүлж чадхаар байгаа юу? Ер нь чадах чинээгээр бүх өвлийн төрлөө дэмжинэ. Энэ жил манайхан 127 оноо авсан шудрах. Тэгэхээр нэлээд төгсөн гэсэн үг л дээ. Нэлээд төгсөн гэсэн үг. Тэгэхээр зэрэг дараа жил бол асуудалгүй 100-аас дотгошоо орчих واخ гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь бид түрүү хэлсэн холбоотойгоо сайхан хамтарч ажиллана. Манай санын холбоо сайн ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас хамтарч ажиллана. Тэгээд зорилгоо тавина. 2020 онд яах юм бэ? Гойж биш гойдож орцгоо гэдэг зорилготой байгаа. Тэрийгээ тэгээд харуулна. Оролцохноос бүхий тамирчид маань хангалттай байгаа юу? Энэ чиглэлээр хичээлж байгаа шинээр бий болох байх гэж бас найдаж байгаа тийм. Харин шинэ тамирчдыг одоо бэлтгэх татаа оролцуулах дээр ер нь хэр бодлоготой ажилладаг. Манай санын спорт маань өөрөө маш хүнд спорт л та. Тэгэхээр бас яг энийг сонирхоод олноороо ингээ хуйлраад байна уу гэхээр үгүй. Тэгэхээр анхны хийж байгаа алхам маань юу вэ гэхээр богино хэмжээнд тэр тойрог хийсэн гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр гулгуулж яаж энэ спортод дурлуулах юм байна. Хүүхдүүдийгээ дурлуулж яаж хүн чинь дуртай юмдаа илүү их сэтгэлээ цагаа заваа зориул явдаг шүү дээ. Тийм учраас тийм алхмыг хийж байгаа. Тэгээд хичээллэгчдийн маань тооч нэмэгдэх бах, амжилт маань ч нэмэгдэх бах гэж найдаж байгаа.
гадны тамирчдаас ингээл харахаар ерөөсөө зөвхөн тэнд одоо дуртай юм байна гэхээс илүү нөө тамирчдын биеийн өгөгдөл стандартаас одоо бараг л хуруугийн хүртэл хэмжих нь холгүй байдаг. Ингэжээж өгөгдлийн тооцоод байдаг. Манайд яг энэ чиглэлийн юм үнэхээр нарийн тэр тооцоол юу тэр тухайн тамирчинд одоо бие физиологийн хувьд энийг одоо амжилт гаргах одоо магадлал өндөр байна ч гэдэг юм уу тэм тооцоо судалгаа хийж ингэж сорж шинждэг ер нь юм зүйл. Манай спортын ангаа ухаан эрдэмжилгээний талын асуудал хаягдаад утцсан. Айгүй хүнд байдалтай байна. Одоо сэргээж байна. Сэргээгээд шинээр тоног төхөөрөмжөд авч ийн тийм. Тэгэхээр нөгөөр нөгөө нас судалгааны ажил гэдэг юм чинь бүр хаягдчихад байсан. Одоо энэ чинь бид өөрсдийнхөө нөөц болцоог ашиглаж